10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2. Сайн байцгаана уу үзэгчдээ. Миний хэлэх гэж байгааг мэдж байгаа үстэй. Ингээд бид бүхэн цоошин дугаараа бэлтгэхэд бэлэн боллоо. Манай студид мартагдчихгүй намар, сүүлчийн мужик, гэх мэт кинонд маш гоё тоглосон жүжигчин, бас дээрэс нь бөм тав хамтлагийн дуучин Тамир хүрэлцэн ирсэн байна. За тоглосон кинонуудыг мартсныг стоцол минь амар ихсэн шүү дээ. Амар олон кино байгаа. Тийм донг даашаарсан. Үсчин бол минь нэзэд үнэхээр тас загсны залаа яадаг намраа гэдэг үсний загвар юм хайш юм надад. Тийм бүр шгшгш. Би таарыг уух юмар дайлээ те. Энэ за дээр нуух юм чинь хизөөх бол өглөөгөө л гэхээр energy ghost-x гэдэг transfer factory найрлагатай амар гоё дархлаа сайжруулдаг. Transfer factory гэдэг маань юу дархлаа л та. тулгаж болох уу? Хамаагүй тулгаа. За чи бүр багасаа ингэ тулгаа сурцсан юм уу те? Одоо юм тулгадгүй те. үгүй арай ч сүзээзээ толохгүй. Таврын жоохон баг байгаа шүү баг багалгаа. Харин үгүй би энэ хүмүүс ам цангад бүр за чи энийг дэлгүү чи. өчтөрийн үлдэн гэж байна те. Та өрчтөр хамт хориммөрмөнд явааталцгэр аа. Бидний таарс. Миний мөсөлөгчдөө хориммонд явлаа гэд бичээ адилцгэр тий. Хүүш нэр шүү апрастер гарч. Нэтэр тийм минь. Хоримонд юу гэж бодгоо нүглөө баач. Ой тий. Доор найр инээсээ хайпи зураг гонөглөх үү? Тий энэ гуниглах хүүхэн мөн үү биш үү? Монголчуудаа. Ой. Юу гэж бодож байна? За тамир уран бүтээл өндөр Зунжингаа театр амарланд байлгүй тий. Чи өөрөө юу хийв? Яаж ийн чи? Нэтэр гараад байгааг бол мэдсэн тэрийг бол би мэдээж ярихгүй. Нэг кино тоглосон гэсэн тий. Юу зунжаага сайхан амарлаа. Тэгээд Fantastic Production найзуудтайгаа хамтарч юу вэ? Миний ах атмаа гэдэг уран сайхны кино үлээ. Миний ах атмаа. Би сайн хийчихгүй чи. Миний ах. Тэр чи яац юм бол. Чи яар үл гэдэг тэгээд миний ах атамаа гэдэг тийм нэртэй нэг экшн драма жанрын кино хийж үзлээ. Оо за. Тэгээд одоо 9 сарын 12-нд нэ одоо тэрнийхээ нээлттэй ажил бэлтгэл мэлтгэл гээл. Тэгэл кино тоглосон болоо тэгээд киногоо ярих гэж л ярьж байгаа юм тий. Тэр тийм байсан шал өөрөөр эхэлнэ шүү дээ. Тэгээ шүү дээ. Тэр зохиолын өөрөө бичсэн юм уу тий? За. Юу нэг киноны зохиол бичдэг үү? Гүг нэг олон кино зөвхөн нөө бичсэн нэг хэд ганц хоёр зохиол байт. Тэгээд аз жаргалын шокыг бас өөрөө бичсэн. Тэгээд сая энэ миний хатман гэдэг киноны зохиол. Миний хатмаа ч нэг л хордог хэлээд шүү. Миний хатан гэж. Миний ахаа тоглоод гэлээ. Миний хатаа матаа гэдэг юм уу? Зохиол бичдэг одоо нөгөө сэдвийн яаж юунаас ингэж сэдв бодож болох вэ? Гэхдээ юу ах вэ? Тэгэл та одоо жишээлбэл амьдралаас л уран гарна л да бид нэр бол. Одоо жишээлбэл дууны шүлгийг яаж бичтэй? Мэдхгүй би одоо дууны шүлэг. Үнийг л бичсэн. Тэгээ бичиж байгаа үстэй. Тэрнтэй адилхан тэгэл яг хүссэн юм хийх гэж юм чи тэгэл бичээл гаргах шүү. Сэлийг бичсэн миний хин зураг гэж гайхалтай шүлэг байгаа шүү. Нэр сая наар бичсэн миний хин зураг. Тэр гэхдээ нилийн явсан баха. Чи нөгөө бодоод байгаа миний хин зураг манай хаалтан зурагтай мөрөстэй гэж чинь. Биш. Тэр биш шүү. Өө миний гэж амлаач. Тийм үү? Тэр хин зураг бичөө. Надад тийм. Мөрчи би шууд микрофон унгаач. Хальт өндө зөриөлөө да. Тий. Одоо жишээлбэл одоо энэ киноныхаа зохиолыг жишээлбэл би одоо ахта зориулжсэн байна. Одоо Басках мэдэн шүү дээ. Тийм. Баскахта зориулжсэн. Тий. Баскахта зориулж хийсэн байна. Тэгээд яг одоо сонин мэдхгүй хэлчих үг болтгоо. Тий. Нэг тийм юм болсон да. Боёвик кино юм уу ямар кино? Экшн драма. Тий. Нөө боёк гэхээр одоо нөгөө манай амар буудалцаа нэг зодоон зохионт тий. Тиймэрхүү байгаад экшн ч юм уу зүгээр боёк моёк гэж ярихгүй ч болохгүй би нөгөө хэл сайн мэддэггүй болохоор ингээ голд нь яг тэнийг хүн шиг суугаад байгаа. Гадаад явдалтай юу гэмт хэрэгтэнтэй юу. Одоо адал явдал драмын зүгээр яг өөрийнх нь жижигхэн дахиан тархинтан зориулаад зүгээр юм зодтолдог юм уу зүгээр инээлэгдэх юм уу гэж ярьчих болохгүй юу. За түл зодтолдог л. За баярлалаа ёо. Энийг нэг ойлгох гэж нэр. За сэли том цагаан дэвтрээ гаргаад. Далмиг гараад байгаа. Одоо би өнөө гоё асуулт. За. Улаанбаатар хот тэр чигээрээ битүү бүх хүмүүс нь зомби болцсон заяа. Бүгдээрээ шөнөөр масаад ингээд зомбид бол тэгэл өдрийн цагаар тэгэл чи болохоор зомби болоог байгаа шүү тий. Эмбат хоёр үлдсэн байгаа байхгүй юу? Хүмүүс би зомби заяа. Чи бас зомби. Тий. Тач зомби ягаад бата тач зомби. За. Та нар өдрийн цагаар яг юу хийх бол? Өдрийн цагаар уу? Тий. Өдрийн цагаар л та нар гарч тэгэхгүй л орой гарахаар идүүлчих. Тий юу өдрийн цагаар ажиллаа хэлэх. Нөгөө хиний Will Smith-ийн кино гэдэг шүү дээ. Тий, I'm Legend гэдэг шүү дээ. Тэрний шиг. Гэхдээ тий энэ нэг юу яаж байгаа юм бас л нэг гадаад хэлээр ярьчлаа.
Би бол домог. Тийм би домог гэж байгаа. Тэгэхээр мэдхгүй. Тэгээд хоол хүнсээ хаа нэгт. Тийм. Та харахгүй болохоос өмнө тийм үстэй. Тэгээд Юу ер нь бол бөөр авч. Тэгээд ер нь бол манайха оройд зомби болчиход байгаа шүү дээ. Клабуудыг тойрол бөөн зомби нэл гэж явж байна. тэгэл явж идэв. Би яг ийм талаар ярих гэж лээ. Тэ. Сэлэн мөн хоёр нэг клаб орж утсан те хамтдаа. Зомби дэж үзсэн. Манай сэлэн чи яга балаач тас зомби ч тийм байлээ те. За. Тэ нэг л бухадах юм аа. Би хэрвээ тийм юу яхан бол мэдээж яг нөгөө радиогоор ярьдаг штэ. Юу вэ нөө яана интернет яхан бол хүн байна уу гэдэг тийм одоо өөртөө адилхан зомби биш нэг айтайхан те нэг ягаан палааштай өөх болохыг бас бодно. Нэтэр тач үстэй. Одоо жишээлбэл тэгэх юм бол одоо бензин яах вэ нэр? Бензин тэгээд колонко дээр байж л байдаг шүү дээ. Тэр чинь бас код мод хийж авдаг үл үү? Гү зүгээр аав шүү дээ. Шууд тэгээд авчдаг. Ямар ч асуулах. Чи зомби болж үзег юм. Зомби тэмд үзег. Тэгээ өдөр тэгээд ингэж явчихдээ шүү дээ. Айгу амар. Тэгээ өдөр төгжрөл байхгүй. Үнэн гоё. За өөдөл ээ. Бидэн төрийн алдныхыг орж бэлцээг нь жаач би шүү дээ. Тэр чинь CD shop ороод нэг те. Хинэ сайн аа гал кино мэн. Чиний өгцөг чинь дайжгүй шиг. Би ч тэгээд Чингис хааны өрөм үрдэл гараас авчих шүү Тэр дээ. шүн зомби момби болдог гэж яриад байсан. Чи хамгийн үнэтэй арх хаанаас авч ууж исэн бэ? Одоо юу мэдгүй гаднаас л маа нэг найз авчиж үзсэн. Юу гэлээ хэд гэлээ. За энэ аялж байгаа ондоо бол трансфактор найрлагтай. Шожгод яриад таслаа. Шожгоргод яриад таслаа гэж шүү дээ. Хамгийн гол нь дархлаа сайхан дэмжин тамираа. Ямар тач харин тэгээд ам цангаад сархинаг татасаа. Сархинаг чи энэ нөлөө. Нөгөө тэр чинь арай өөр. Арай өөрөөр хэлэндээ арга авахд бол арай өөр. Энэ хүмүүс юу вэ? Нэг болохоор гадаа дээр яриад, нэг болохоор сархинаг мархинаг яриад дандаа ойлгохгүй хэлээ. Сархинаг гэдэг маань тагнааны нийнтэй гэдэг юм гэдэг юм шиг. Сэли бичний сархинагийг харъя та. Жасминээс дэвтрээ гаргаад юм асуух. Сархинаг биш сархинаг. Сархинаг гинэ. Сархинаг зам. За дараагаас би уншчих өөрөө. Тэгвэл одоо нөгөө Монгол нэг хин орж ирээд ч нөгөө ice дахиад англиарийнх нь ice bucket challenge гэдэг одоо мөстэй хувин гэдэг толгойн дээр ясдаг тэр айгуух орж ирээд тэгээд Африкийн улс орнуудаар болохоор хайрын ус бид нарт олдохгүй байхад чинь ингээ те босод ууссан яагаад усаа ингэж яаж ийна гэд энэ тал тэрний харин хин тэгэж байна. Усаа хин гэж асгаад байна гэж хэлж байна. Одоо Африкийн улс орнууд шүүмжилж байна л да. Шүүмжилж байна. Одоо цэвэр ус шүүмжилж байгаа тэгээд яг асгаж байгаа хүмүүс төрөөс нэгээд авах хэрэгтэй зү. Энэ ойлгосон, энэ хөөх явд ойлгосон, асуулт ойлгосон. За ойлгосноор яваа яадаг гинэ. Харин тийм биз дээ. Юу гинэ? Одоо биш одоо би жишээл ice bucket challenge дээр орсон бохгүй гэсэн чинь хайрын ус нэг бол зүлгэн дээр асгаач гинэ. Тэгээд үнэхээр тэгж их юм бичээ тэгж их санаа зовоод бол тэгээд хүн болгоныг дагааж их тэгж байгаа үед нэгээд аваад тэгэх чадахгүй бол тийм олон яг тийм. Тэгээд ямар мэдрэмж төрж ийн ингээд тасахад. Гоё штэ. Гоё нөө. Тийм штэ. Уус нөө саунд ороод яг цэв тус руу ордог л доо. Тэгээд ороод яг усан дотор нэгээс 2 минут ингээд байж. Тэгвэл юу л яах юм бэ те? Усаа гоё хайрлаад өвөл хардны усан ч юм бачаал те. Тийм тэгвэл найзуудаа хаах юм бэ те? Ер нь тэгэж бас ярьсан шүү дээ. Маа найз чи яах вэ гоё сонирн байдалтай ивэл өвөл гоё хардсны усанд орох юмсан. Гэтэ хардсны усанд орж исэн юм зү. Хөө. Орж исэн үү? Тэгээд та юуны усандаа хардсны ус. Манай ээж одоо хардсны ус зөв өглөө болгон ордог. Тэгээд танаа гэр хардтай муу. гүлдээ нөө тоол дээр очино л та. Тэгээд нөө намайг нэг удаа тий өдрөлдөр л орно л та. Тэгээд намайг нэг удаа дагуулаа явахгүй юу. Тэгэл би орох гэсэн чи ээж чинь ороотхоо гэл тэгээд орсон байхгүй. Амар байсан бүр амар зөө. Бүр так хоёр яс хоорондоо ингээд цогч байгаа юм чи бүр амар зөө. Тэгэхээр гараад исэн чи ингээд нөө ээж найзууд гэл баахан ингээд эмхтэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ тэдний чи хараад сайхан болчлаа. Яа. Гэхдээ танад үзэхгүй ч нэ. Гэхдээ сандарч. Тийм л юм болсон юм да. Тэгэл бүх хэд эсүүд нөгөө хүсээ хэд эсүүд ингээд сэрэгдэг гинэ. Тэнгүүт те тийм харцанд оронгот. Мэдгүй. Ой би энэ цай. Одоо ингээд миний зөвхөн дотор эмхтэн хүний зөвхөн дотор ингээд янз бүрийн бодог шунх байгаа шүү дээ. Иймч бодог байгаа шүү. Иймч бодог. Тэгээд та хоёр айл нэг миний зөвхөн доторх бодог болооч ээ гэвэл яг ямар бодог болох вэ? Чи л уруулын бодог бодохгүй толгоор чи над руу ингээд холцыг заваа. Яг тэгж байгаа байхгүй. Заваа чинь чи.
Авч ийн чи. Ямар будаг байдаг гинэ. Хэлдэ ямар будаг гинэ. Үсний хаамдаа нүдний контер, уруулын будаг, бүрний крем, пудр. За. Тэн. Тэн. Үнэртэй бас. Аа яа. Чи яах вэ? Чи өөрөө би шамаас эхлээс. За би уруулын бодог бол. Заацсан ёо. Тэгээ өөртөө өмсөлцээд байвал эвгүй биш үү? Эрэгтэй үнтээс Нэг хар ямтай өмсөлтэй наач шүү. Мод тамираг аваад ярьж гэлцгэр. Тэс батагийн уруулан дээр тамираа тавьсан. Ямар батаа. Муга. Ямар батаа. Юу сэл юу батаа. Яг төлөөлөл хийхгүй. За. Болохыг хэлээч ёо. Би өндөртэй бас нөрлөө дээ. Заваараад муха хар юмнуудын уруул дээр ч наалцсан. Цамц мамтлаа наалдаад. Хүний ингэрт бас наалдсан шүү. Тэр амаагүй шүү. Энд чинь л байгаа юм чи. Эрэгтэй хүний цааш наалдсан шүү. Үстэй юу аа? Үсгүй юу? Саглагсан. Юу нь яглаараа бид нар чиний уруулын бодог бол. Яада гэж ирвэ. Асуулт чи бүр сүлдээ яадаг. Уурж муурлаа ямар сони яа. Тэгвэл одоо эрэгтэй хүний төрөвчөнд их сонь юм болдог байдаг л да. Одоо мөнгө, одоо карт те, нэм карт те. Тэгээ мэдээж бас нөгөө эрүүл харьцаа бэлэг бэ өсгөж байгаа те. Бэ өсгөвч гинэ. Бэ өсгөж. За. Тэ? Одоо мөнгө картаас босно одоо юу болох вэ гэдэг тариас сах уу. Сэли болох юм. Ямар балер хэрэггүй намайг асууад. Бэлэг зул тэнэг төвтэй. За тэгж л өдрөг ухраагаа гэдэг. Мөнгө болж мангартуу та. Төрөвчин дотор байдаг юм байна. Тэгээ дөрөвчөнд байдаг юм. Би бол зураг болъё. Төрөвчин доторхоо. Нэмэн зураг байдаг шүү. Сугатар уу. Тэг гоё яригч. Манай Сэли бас ингэж харахад жоохон тэнэгдүү мөртлөө айгу. Би дөрөвчөнд гэр бүлийн зураг хийх. Тэ. Дөрөвчөнд гэр бүлийн зураг хийх муухай гэж боддог байхгүй. Тэр чинь ингээд одоо миний төвчөнд одоо ингээд явж байгаа гэдэг чинь өгзгөнд явж байгаа юм. Тэгээ нэгт тэгээ тэр муухай мөнгөнүүттэй мөнгө чинь муухай энергитэй те мөнгөнүүттэй хамт ингээд. Хийж хольж болдог. Тэгээ хольж болдог юм гэсэн. Би бол зураг хийдэг ш. Тамир чи жүжигч юм те. Аа. Тэгэл одоо чиний талаар ингээд нийт дээр ингээд янз янзын бичдэг гэл тэгнэлтэй ингэсэн тэгсэн гэнэ. Чам ер нь өөрөө уншиж яхад хэдэн хувь нь үний юм шиг санагддаг тэр бичиж байгаа зүйлээ. Тэгээ ихэнх л бодлоод ш. Тийм үү. Ер нь хуваар ингэж тооцвол Хуваар тооцвол за нэг 10% те. үний юм нь. Үний юм нэг 10%. Тэгээс босд нь бүр амар бүр ингээд дэгсдүүлнэ гэдэг л бүрсээр ингэж бичсэн. Тэгээд одоо тэгж бичсэн багт нь би эндээс ойрлоод яах вэ? Тааштай гэж ойрлож яах вэ? Тийм үний юм чи яах вэ? 1000 горлоод яах вэ? 1000 горлоод яах вэ? Төмөрөө. Чи жүжигч одоо нэг юм нэг бүсгүйгээс нэг утасны дугаар юм ч юм уу таалагдвал нэг чи нэг авах ч нэг оролдлого хийж манай залуучуудад нэг туршлагаас хаваалцаачдаг. Юу туршлагын үед энэ чинь зүгээр одоо нэг зүгээр манай селигээс нэг утасныхын дугаарыг авах гэж байна гэж бодоод. Зүгээр жишээлбэл тэр чи одоо би тэгж боддоо ш нөө хүнээс утасны дугаар аавна маавна гэдэг үл шүү дээ. Тэгээ тэрний чинь ингээд туршлага гэж янз янз юм болоод шаардлага байхгүй шүү дээ. Тэр чинь зүгээр хүн гэдэгтэй юм чи нүдтэй амтай адилхан л хүн те сайн байна уу те сайн байна ой ерөөсөн тохооны 3 чичиргээ ингээд шокод орч сайн байна уу 1 2 3 ингээд энийг ихлэх юм ингээд энийхтэй зэрэг дугаараа өгөөч яа тохоог нэг юм биш те чи очиод уцаа асуу шин уцаа өгөөч яг гэсэн тэгээ өгөхгүй л тэгэл тэр өгүүл тэр үст юм шүү дээ Өгүүлээ бүр тайцсан юм байна дөө хүмүүс л өгөөл тэр өгөхгүй л тэр юм байж тохооны 3 гарын дэргэнтэй алга нь байж байгаа тохооны 3 амар төстэй тохооны 3 хийгээл болохгүй тэгээд авсраад байна шүү дээ тохооны 3 хий болохгүй хонгоны 3 гэдэг тэгээд алгадуулаад өөрөө шоконд ороод өөрөө сэрж алгадуулаад тамир чи сайхан амарцсан бүсгүүчүүд зөөрөөч зөвлөхөө гэж ямар ч амар ямар тэнийг асуулт өөр хүнээс асуучихсан шиг өөчсөн цаанаас асууж би янз бүрийн баяр ёслол киноны нээлт гэж болдог штэ тэрний юм улаан хэмсэн дээгүүр ингээд цэлийн алхахад ер нь ямар сэтгэл төрдөг вэ ингээл хивс асуух хүмүүс зогссон байж чинь амар гой санагддаг штэ амар ихэмсэг UBS Music юун дээр нэг улаан хэмсний юун дээр нөгөө 2-2-оор хамаагүй ингээд тий сингл байгаа хүмүүс нэг 2-2-оор явчих гээд тэгээ би нөгөө beatbox чинь Ray гэдэг залуутай хамтсан шууд холбооч бичээд шал муухай гаргаад тийм шүү дээ тэр чинь чи яах гэж тэр өөрөө яах гэж тэр ярьж байгаа уурлаа
Өөр эмэгтэй хүмүүс болоогүй. Зүгээр л урлагийнхаа хүмүүстэй зүгээр каплаар орох юм бол гоё харагдана гээд. Ямар Хососоо. Сонирээ бүр аим. Катарыг цолсон шүү дээ. Хососоор наруулсан юм аа. Миний бурууш найруулагчийн шийдлээс юм аа. Тэр улаа ер нь бол гоё байдгүй те. Чамд ямар санагдав Тамира? зүгээр шүү дээ. Гэтэ яг нэг гоё л даа гоё. Гэтэ гоё гэдэг. Зүгээр шүү дээ. Яг хөтэ нөө албан ёсны хүндэтгэлийн гэдэг үднэс л юм л да. Тэрнээс бас яг perfect тий perfect л яг хийхэд бол. Ямар юм аа. Төгс. За. Энэ өстө таар айгу тийм мундаг япоолтой хүмүүс юм аа. Ингээд сонсоод жоохон аялахтай мөртлөө айгу тийм аятах япоолтой хүмүүс юм аа. Яг шүү дээ бид нар Азербайджанаар яриад. Би ойл да. Тэгээд оо. Энэ гоё. За би асуулаа шүү. За. Энд гоё юм байна уу? Салах аргагүй юм байна. Манай монголчуудын амьдрал гадныхны амьдралаас илүү сайхан байгаагаараа юу нь чамд харагдсан? Эсвэл дутуу байгаа нь юу харагдсан бэ? Илүү байгаа нь монголчуудын амьдрал гадаадынхны амьдралаас илүү байгаа нь юу вэ? Дутуу байгаа нь юу вэ гэсэн үг үстэй. Яг тэр нөө би тэгж бодож нөө Аз монголчууд бид нар их бүлэрхэг хүмүүстэй. Тэгээд хэцүү амьдралтай ч зүгээр ах дүү нар бие биендээ ойрхон байдаг. Энэ нэг гоё чанар. Нөгөө талд нь гадаадынхан чинь бол зүгээр 18 өдөр гэрээсээ бай те. Тэр энэ хоёрын хооронд нэг ялгаа байдаг. Тэгээ манайх сэтгэлээр мангар цатгалан баян гараад шүү. Ингээл фүүл явж идэж. Өнөөдөр Сэлж өнөөдөр проблемтай ба те. Хөө ямар ч проблем байхгүй. Хөө наад үгүй чи ямар ч проблем байхгүй. Хүн амьдрал дээр ямар проблемгүй $4600-аас эдвигээс нэг цүнх авсан. Тэгэл тэр проблем болсон. Өөр юм бод наад үгүй чи юу ч аваагүй. Нэг сүүл гарсан шин завгүй аваагүй. Чи биш. Тэний бүр ингэж хийжсэн биш. Тэгсээр бид нар сэтгэл дүүрэн одоо өнөөдөр хүртэл ингээ энийгээ сууж идэг энэ л хэвгүй нэгээр л гоё. Тэд бага проблемтэй хүмүүстэй сууж байгаа юм л. Бөөнөр проблем болж байгаа. Чамд ямар ялгаа бэ тий? Одоо би бодож үзээгүй шүү дээ. Шууд харагдав. Хөрх ихэндээ бодоод үзтээ. Жог анхаарлаа төвлөрүүлээ. Бодол асуултыг бэлдсэн байж таашаа. Ерөнхийдөө бол санал нэг вэ. Яг бид нар нөгөө монголчууд чинь амар тийм гэрсэг тий. Тэгээд гэр бүлсэг тийм дээрээс нь дуун хүртэл ингээд элэг зүрхнээс уяатай гэдэг те инхрээ Монгол нутаг мэн ингээл ер нь нутаг Голландын бас тийм дөө. Тийм өөрсдийнхээ тийм учраас тэргээрээ бид нэр илүү гэж боддог. За энэ багийн хөвж гэж бодож байна. Надад бол нэг юм санаанд орж байна. Нэг Америк нөхөрт $70,000 өгч гин л дээ. Гэсэн чинь тэр тэгж ийн гэсэн. Юугаар нь 20,000-аар нь машин аваад 50,000-ын хадгаламжтай хийчих чинь гинэ. Тэгэхээр Европны гар яг $70,000 өгсөн чинь нөгөөх нь 40,000-аар нь машин аваад тэгэнгүүтээ 30,000-ын сейл чинь бас хадгаламжтай хийчих гинэ. Монголд гэсэн чинь 70,000 өгсөн чинь ахиж 70-ыг нэм зээлээ супер чаржер авч ирсэн шүү дээ. Энийгээр л гоё. Амар зөрөгтэй тий. Зэрлэг. Гоё хэрэглээд гоё юм тий. Юу ч маргаас дарааш хамаагүй. Нэг өдөр Холливуудын нэг жүжигчний амьдралаар амьдрах боломж олгоё л доо. Тэгвэл ямар жүжигчин хэн болж чи нэг өдөр өнгөрөх вэ? Johnny Depp. Johnny Depp ч гоё шүү. Монголоор ярьж болох уу? Гүн Johnny юм уу? Сэлийн хэний амьдралаар амьдрах уу? Чи. Би хизээш тэдний амьдралаар амьдрахгүй. Би өөртөөс амар сэтгэл ханамжтай кафе амьдарч байгаа. Би өөрийгөө тэгээ зоохгүйгаа. Чи зүгээр тийм боломж. Тийм бол. Хэрэгцээ тийм болоод ойлгож байна уу? За Адн, Брэдит, Заал эргэтэйгийнх нь амьдралаар амьдарч байгаа. Наа толгоогоо түжигчүүн жоох. Шүлөөтэй Тэд чи амар штэ. Холливуудын жүжигч нь үү те? Тийм жүжигч. Алла багч юм биш. Тэнийг чи хэлдэг те? Нуу пагад чи юм бэ? Хинч үс яах те. За биш дуучин. Одоо Beyoncé. За би Beyoncé-гийн амьдралаар нэг удаа амьдраад үзтээ. Тэр юм блэ? Өөртөө болох гэдэг юм л да. Beyoncé Masin тэр жоохон монголоор ярьчих болохгүй. Амар үзэг үзэлтэй гараад ирсэн дээ энэ тэндээс. За тэгвэл микрофоныг монголоор өгөх. Дуу шивэ шингэгч. За тэгвэл энэ energy drink-ийг тайлбарлаад. Би бэлтрийн дархлаа дэмжигч ундаа. Өөр монголоор ярьж байна. Ойлгохгүй нөө. Тунга гэдэг.
За Өөр сонь сайхан. За энэ 100 яаж амрав? би юу асуултаа асуусан чи энэ зон баха хөдөө яваад та. Баг хөдөө явах Оруулаад. хэцүү байдаг. Эмэгтэйчүүд амар хэцүү байдаг гэж ярьдаг. Амар хэцүү байдаг бүр аа. Юу хэцүү байдаг? Гүн нэг хорхоо шавж өмчнөөс айгаад. Тэр хоргоо шивж яах юм? Тэгэхгүй шүү дээ. Хөвтөнгүүд аац маац гэж та бүр ингээд сүртэй. Тэглээ өмнөөс эмэгтэй одоо дээр үедээсэн одоо бүр эртээр үедээс эмэгтэйчүүд одоо бас бүр хэцүүлсэн баг тий. Харин тэд нар чинь явахдаа байгаа байдлаа дасан зогссон. Хулаан хатан бас аалс маалснаас айдаг байсан гэсэн. Тэр хорхоо шавж юм. Тэмүүч амар тиймэрхүү л байсан гэж. Түүх судар бичигдээс тэмдэглээ үлдээгээг үйд юм л. Ингээд ширээн дээрээс идэв аалц гэдэг. Хамаг яваасаа. Тиймэрхүү л байсан гин. Битээ тэгж хорхоо шивж яахчгүй шүү дээ. Тийм. Өөр юу зүс. Хумс нумсны завсар битүү нөгөө хар канд болоод яаж шугаагаад яаж найдсан Тэр бол яг хөө тэр хотод ирээд бүх юм зэмлэж штэ. Өөр юу хэцүү байсан? Өөр тэгээд амар нөгөө салхинд нөгөө нүүр мөр урагдаж морагдаад амар халуун урагдаж Юу зур салхичин юм байна. урагддаг шүү. Орно шүү. Урагдаж шүү. Зүгээр л хээ гэж дуу идэх. Би яг ингэ чинь. Тэрэнд урдаг гэж. Тэгээд өөр Өөрөө тэгэл болоо. Тэгэл босно нь болно. Тэгэхээр гоё. гоё штэ. Хөдөө явах шиг гоё юм баг штэ. Гоё шүү. Бүх юм гоё. Эмэгтэй хүний хамгийн сонирхолтой юм юу вэ? Яг нэг сонирхолтой юм гэл. Яриа байлгүй дээ. Тийм үү? Тэгээ тэр нь хүний ч таних ганц юу ч н одоо хүний ама яриа дээр тэр үнэж бодлох хаан бүх юм чил амаараа гарч байгаа. Тэгээ яриа л сонирхолтой байх та. Тийм үү? Тийм үү? Тийм үү? Чамд юу сонирхолтой гэж. Оруулна. Чилэг гэдэг нь үү? За өгцгөн. Анх уу. За болж гин үү? За болж гин үү сэлээ? Надад л жихний гэдсэн. Жихний гэдс гэдэг шүү. Ойсон чивтэй байлаа. Нэг хэсрүү арай. Энийг гэдс байхгүй яа. Манай сэллигийн чихний гидс доохот. Ягүй ярьдаг. За эрэгтэй хүний төлж юм сонирм бэ? Ихтэй үний юу? Тий. Анх уулзаад. Тий. Хараад гутлал руу нэрш гутлан цэвэрхэн байна оо. Миний цэвэрхэн байна уу? Өндөр гардаг шиг гутлан цэвэрхэн байна уу. За тэгээд тэгэл нүдрүү нараш. Нүдрүү нараад юм юу хэлж чинь. Нүд сэтгэлийн толим чинь те. Паус. Нүдээр ярьж байгааг ойлгох уу? Ойлгох шүү дээ. Одоо жишээлбэл ингэж ивэл согтуу хүн татж ийн гэж боддог. Хандарч ийна гэж ойлгох хэрэгтэй. Тэсэлээ. Тэр чинь зүгээр тоглоо л. Тоглож исэн юм аа. Би тэгж л боддог шүү дээ. Та хоёр одоо ингээд дайнд явлаа штэ. Бурхан минь. Дайн боллоо. Цэргийн ямар штаб тариалагдаж чи хаана ажиллах вэ та хоёр? Тоогоо зэрэг. Юм баш мод холбооч болцсон сууж байгаа юм шүү. Би ч тэгэл ойлгомжтой л доо. Жанжин штаб. Яг амар зөв тагнуулж болох байхаа. Тийм үү? Яг юм алгаа биз дээ. Энийг л тэгэл хүмүүстэй ингээд юм яриад ингээд хил амын суулгах гал. Эсвэл тэгээ муу ир дайн төрнө гэдэг эсвэл хамгийн түрүү. Гүг муу ир дайн төөрнө гэдэг үг чинь бодлогоор гаргасан гэсэн. Тийм шүү дээ. Тэр үнэн. Манжууд тэгж бодлогоор гаргасан. Монголчууд бас ингэчих гээд хаа ингэ бослоо. Одоо сайн ир болох гэдэг одоо юу яах нь. Муу ирэл ийм яад иш. Бас эмхтэн амар ухаантай байгаа дангуут нь энэ мүү Монгол өхнүүдтэй ноёнуудынхаа толгойн дээр бүх мүү юмуудын зааж өгч ингээд манжнаар эмхтэн хүн тулганаас дэшээ сухаг хориглоно гэдэг үг гаргасан юм л. Тийм үү. Тийм. Тийш судаас хэлээ. Тийш яваа. Юу дээр орж ирээ зооцсон. Бас нөө төрийн төлөө огтон бож өгнө гэдэг чинь бас тэгдэг юм зү. Одоо ингээд хүн болгоомж нөө төрдөө анхаарал тавиад эхлэнгүүт л огтон бож өгнө гэх чир гэдэг тийм үг гаргаал. Тэгэл энэ янз янз согтуудаа фэйсбүүк дээр янз янзын пост биччихсэн үү? бичлэгүй гэдэг. Согтуудаа солирч согтуудаа чааш юм бэ? Зүгээр уугаар бачуурал бичсэн. Бачуурал. Тийм. Тэгээ согтуудаа бичлгүй яах вэ те? Гүү согтуудаа бичихгүй шүү дээ. Аа согтуудаа бол контролгүй бичиж тэр ойлгомжтой шүү дээ. Ямар ч утгагүй бичиж тэр чинь харваас энэ хүн согтуу байна гэдэг нь ойлгомжтой шүү. Тэгвэл амьдралаа хийжсэн хамгийн тэнэг үйлдэл чинь юу вэ? За нэг аав ээжийнхаа ааваасаа овгоос хэлүүлнэ гэж нэг бодол орж ирж тэнийг их тэнэг бодлоо. Их тэнэг гэж. Ямар амар хэцүү юм чинь. Батүлзий гэдэг овгоос хэлэх гэж байгаа юм. Тийм тэнэглэж ш тэр чинь. Тэг амар дарамтанд байсан байгаа. Тэгээ бод. Надад буруу өгөхөөс өмнө эхлээд яагаад их болов гэдгийг та нар бодооч. Над руу муухай хараад. Тийм юм аа. Амар хүний амьдралыг ойлгоод тийм. Үнэ тийм байсан. Гүй Батүлзий ваа тийм. Тэр яг тийм бодол орж ирж исэн. Гэхдээ бас арайч бас тэрний төлөө хөөцөлтэйг үл дээ. Сэний
тэнэглэсний нэг яриач. Тэгээ би бол тэнэглэдэггүй ширээсээ дандаа л зөв гэдэг. Мөнхий. Сэлийн тэнэглэдэггүй за уучлаарай юу. Байна уу тийм. Магадгүй би аяг хамтарч өнгөрс магадгүй манай сэлж бас. Чиж гайгүй юм байна. Нэг мангарлаа шүү дээ. Нэг мангарлаа дээрх юм бол манай хүн бас л мангарлаа шүү дээ. Бас л муухай шүү дээ. За нэг хүний тэнгийг гайхаад өгөх өөр бас тэнэглэхгүй. За миний хамгийн сайхан амьдралдаа тэнэглэсэн зүйлүүдээ би та бүхэндээ ярил л да. Яг хоолны нүгний бодлоо ярьж байгаа мэдээ. Тэр нэг жил би Их тэнэг байж тээ. би юунд ч нөгөө хүмүүс нөгөө өнгөрсөн зүйлдээ ерөөсө харамсдаггүй бити харамс тий одоо нэгэнт юу ч өөрчилж чадахгүй бити харамс гэдэгтээ би яг тэн дээр жоохон тийм бас жоохон эсрэг бодолтой байд юм шиг тий хүн алдаан дээрээ бодож дүгнж тий тэгээд ингэж тэнэглэж ийсэн би ямар тэнийг юм бэ гэж хүн тэрэндээ харамсч бодож дараа нь алдахгүй явах ёстой болоо гэж боддоо шүү дээ. Тэгхгүйгээр тэгээд нэг юунд бити өнгөрсөндөө харамс юу ч өөрчилж чадахгүй юм чи одоо яах юм тэр гэдэг. Биш тэр тухайн үед л одоо яаж чадахгүй юм чинь одоо зүгээр тайтгаруулж байгаа л үг юм шиг байна тий нэг ингэж байгаа юм шиг. Тэгээд хүн бодохдоо бол өнгөрснөө улам сайн бодож тэр бол тайлбарлалт ш. Ам барих тал дээр одоо яг юу боддөг вэ? Юу нэ? Дууч ам барьдаг ч тий. Тэр тал дээр. Тэний чи тэгээд улс орнууд янз янз үт юм шүү. Амьдар дуулах нь бол мэдээж бол амьд харьцаа гэдэг чинь шал өөр мэдрэмж шал өөр тий. Тэгэхээр та ингэ амьд харьцаа мэрцаа жоохон өөр тийшээ заагаа ярьчихгүй. Яган палачтай хөлөө амьд харьцаа чи өөр шүү дээ гэж яхад даа. Гурван ингэж гэрээс хиймэл юм дими шүү гэж яхад сэл миний нэзас те. Юм яриад байна шүү. Би та эрийг муудалцуулах гээд байгаа юм биш зүгээр. Амьд юм дээр мэр гэж мэдээж яриад хиймэл мэмэл гэж. Бянси төрийн дуулсан те. Санаж байна уу? Сайн Америкийн Обама би яг хөтэ би маркетинг хийгээл манерийг юунд гаргуулсан л та угаасаа сонгуульд ялуулсан шүү дээ. Тэгээд Бянси ам барьж байгаа хөөх төрийн дуул дээр тэр том юм дээр бурхан минь Америкт техник технологи тотов да. Тэгээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг тангар хүрэх юм дээр хөгжим аппортур муу байвал гэжтэй. Биш би нэг юм хэлээ. Байз. Хүний яриа сонсол та. Хүний яриа сонс. Ингээл тааслаа. За туланаас доош. Би явлаа. За минь нэ ерөөсөө би эмгтэйгээ хүн тийм минь нэ яа чи юмэр. Дуучин хүмүүс чинь нөгөө ийм ахгүй. Ер нь бол яг амьд дуулах хэвээр ягаад тэр би усан ам барьж байгаа гэхээр яг нөгөө телевизийн бичлэг ч юм уу те. Уустай орон дээр яаж байгаа цацж байгаа тийм үед бол яалтчгүй ам барихаас өөр. Телевизээр айгу муухай гардаг шүү. Тийм айгу муухай гардаг шүү те. Тийм болохоор л гэсэн. Та нар ард түнийг муухай уурчин да. За тэгтээ за ам барих уу яах вэ? Хүмүүстэй чүүч ярих үү те. Юу гэвэл нөө моса бооны нөхдөд юу гэж ярих. За ам барих нь тэгээ зүв бол таарсан уу те. Ам барих нь бол буруу гэж бодсон. За. Дэлхийн одоо юм рекордыг эвдсэн тийм одоо амжилт тогтоогч гэвэл чи яг ямар авьяасаар яг ямар төрлөөр оролцоол Дөөстөө мэдгүй шүү дээ тэр ч яах юм бэ? Ямар ч авьяасаар гэж болно одоо спортын урлагийн юу гэж. Та юм боёгоор авах. Өөртөө бодож байгаа юм байна. Би гоё Монгол эр хүний гоё төсвөр цагаалах хороо гэж. Гоё төсвөр төвчээр те. Одоо юу гэдэг спорт ямар ч юм байж болно гэстэй тэрийг ингээ харуулад тэгээд дэлхийн ёо Монгол эр хүнстэй амар юм а гэтэл тийм юмар. Би нэг гоё юу би нэг олон улсын байгууллагад ажиллаж байгаа тэгээд нэг амар халуун 100 ингээд хүн болгон нарны шил зүг гэдсэн байхгүй. Тэгээ нарны шил зүг бол аюу халуун. Тэгээ нөгөө нарны шил зүгхээр яг үнэндээ бол би яагаад зүгхгүй нөх юм бол ингээд зүүчгээр ингээд сайрчих гээд байгаа байхгүй нөгөө наранд ингээд сайрчих гээд байгаа байхгүй. Нинжа төрлөөс болж шүү дээ. Тийм тэнгуут нь би бодлоо тэнгуүтээ чи яагаад шил зүгдгүй юм бэ багш? Би чинь жинхэнэ Монгол эр хүн шүү дээ. Тэнгуут Монгол эр хүн багаар яадаг жинхэнэ Монгол баатар эр хүн бол нарлуул амжихгүй байгаа шүү. Нөгөөдөл удаарх нь шүү дээ. Тэгсэн чи нөгөөдөл монголчууд тэгд юм уу те. Монгол эр хүн бол ийм л байх. Тэгээд энэ хараа муудах нь шаа. Гэтэ яг та тэгсэн тиймд орвол те. Хөөх монголчууд ямар мундаг юм бэ гэсэн нэг тийм юм л орж ирэхээр тогтоолгоо юм л да. За яг нэг шихүн 50 ч юм уу те. За чи мэдхгүй надад энэ бодогдоод болохгүй шүү дээ. Мэдхгүй бас яах юм бэ? Сэли нэг шихүн 50 ч юм уу те. За чи юу яасан? Би болохоор хамгийн нарийнхан өнгийг гаргаж ирэхгүй. За чи одоо байгаа нэг хамгийн нарийнхан өнгө бид нар гаргаад байгаа ч. Болж ин минь нэстэ айгуу гоё гарч ийн наад чи хүссэн улс руугаа аялаач гэвэл сэлэж хааш аялах вэ?
Таашаа. Яа үгүй гэсэн бэ? Үгүй гэсэн. Аа тийм үү. Үгүй гэж сонсоод авиргалсан. Тачтач англи хэлтэй хүмүүс. Дүүрэн байна. Хөсөн орн руугаа гэх юм бол би Нэг улс руу л очих гээл. Тэврүү биш юм уу? Яг Африк. Африк тэврүүл очиж нэрэн юм. Яах байлаа? Намайг авч. Намайг авч. Чи Африк гэх юм уу? Тэгэл та. Африкт нэг амар япон нөгөө вирус гарцсан шүү дээ. Дахал гарцсан ба. Ийм хүмүүсүүдээ та юм уншил та нараа. Амар юм тийм сүлдөө намайг алгасан хад хүүе хаяа гэдэг амар. Тэгээд үхээд авчираад Улаанбаатарт явчираад сэлий баахан вирус тараагаад бид нэр өвдөөл. Орсон зочин ингээд битээр хэрэлдэнгүүт. Улаан тэглээ бүр ингэж харлаа. Сэл яасан гэнэ дуудуулчаад. Дууссан чи яасан? Дуудуулж байгаа яг ч үгүй. Би нэг гоё мерс гэсэн дуудуулж тэр сонин юм. Заримдаа ингээд дуу муудуулж хад шууд ингээд ялаа ороод. Амар удаан дуулж байгаа чинь тэлгүй байд юм бүр. Ингээд гарч байгаа. Тэгээ заримдаа Гарсан ямаа та. Тэсээс гараа үлдсэн байна. нэг хөдөө заяа хөдөө нэг өдөр дуулсан байхгүй. Тэгээ тайзан дээр нь тэр газар амар ган болцсон байсан бүр битүү хар цохноо бүр яваад бүр би нөх орхоноос айдагч те. Тэгээд ингээ тайзан дээр ингээ гарсан чинь бүр пяс шат бат. Шоумын ямар Би бүр шичээ. Сэлий явж байгаа харагдчихлээ. Тэгэлсэн чинь бүр энэ тэнтгүү ингээ нисээ заяа бүр гэрлээд агаад нисээ. Монгол хөдөө Монголд би хаад ягоо гэсэн. хаад гэв юм. Яст тусаагүй. Тийм ингээд дуулжсэн чинь бүр өсөн дотор ингээ орооцолтой ширлдээ нүүл гэд бүр ингээ би бүр дотор муухаар гин дуулж байхдаа бүр ингээ ингээ дуулж байхдаа амар улаан дуулж ингээ Би явлаа гэсэн би нэ. цээж рүү нэг том цохорхоо нисээ. Би бүр яа ингээд би дээр сартай дуулж шууд читэй нэг үгүй. гачиж авдаг гэдэг. Тэгээд нөө чапат яцсан. Тэгээ хамгийн сүүлдээ яасан арих тийм датгаж дуусчихсан гоо та. Тайсны хатаргууд өчнөө өнөө дэр бүх хувцас тайлаа шүү. Йоо, доктор уцаа Үлдээгээд ёо. Би бас даралтайч мэдэн л дээ. Тэгээ бүр даралтны өрөө бүх юм гараад хэлсэн юм болов. чи бүр хамт тавьчихсан хүмүүс шууд ингэ намайг халахлаад бүр сандраа. Бүр Тээс гайгүй. Тийм. Тэгээд толгойдоос орхоноо гарснаа. Тэгэл орсны хатараа бүр ингэж байгаа бахан гар. Өчтөр харин нэг яаж юм уу ялаа дургуур нэг ногоо ялаа орж чад дургуур. Тэнгүүд нь альчир овж гал мэ цагч газар унчихгүй. 0 ороод 0-ын цасаа ингэгч нис явуулсан. Муухай харамсаж чи ёо. Тэгээд сүүлийн зуны ялааны санаад дийлдэх болсон гэсэн. За ингээ манай нэвтрүүлэгт нэг оролцсон зочин болгон айгуу гоё ураа хэлдэг байгаа үзэгчтэй зориулж чи ямар ураа гоё ураа хэлэх вэ? Хийн дулаар л Анзооны цуурал. Тэмэрхүү одоо тэн дээр анхаарах талаар жиж болно. Юу яах вэ? Тэгээд бүгдээ сайхан одоо намар одоо энэ хизээ гарах нэвтрүүлэг. Маргааш нөгөө өдрөөс шинэ жилийн өмнөх л гарах. Оо за. Намар болж ин тэгээд одоо 9 сарга бүх хүмүүс оюутнууд цуглаж जैन тэгээд хүмүүс ажил дээр цуглаж जैन тэгээд бүгдэнд нь ажлын өндөр амжилт хүсье. оо за. Тасарсан өрөөл өгөн штэ наа чи бас. Тэ бас гоё л. Яагаад өрөөл байж болохгүй гэж Бол нөгөө ажил амралтаас салж чаддгүй байхгүй ажил руу орж чадахгүй ингээ назараад идэх байхгүй. За энийг одоо би юу ч ярьж болохгүй. Одоо маа сэлий бэлгээ явах чинь тийм юм. Бурхан минь яа. Яа. Нэрэл би нэрээ сэтэндээ мөргөж амьдрын шүү дээ. Яагаад гэвэл айгүйх цаг зав хөдөлмөрөө шингээж хийсэн олон хүмүүстэй хамтарч хийсэн уран бүтээл байгаа. Хоёр орно. За баярлалаа. Цаан сүний дамаг гэдэг цомгоо бэлгэлээ. За баярлалаа. Яг цомог ярьж би юм ярихгүй юу. Амар хүн засарна гэж энийг хэлж байгаа ш. Тэрс гост гэсэн ундаа таалагдсан байд тээ. Тэгээд таалагдсан. Энэс ус өгч юм уу? Үгүй. Өсөж нэг утсын нэлээч. Хаан зарж байгаа гин те. Тий утас нь 9998 1146 гэсэн утас. Энэ хамгийн гол нь шүү дээ. Манай энэ ундааны энержи дринкийн бусад энержи дринк шиг тийм нүл сахар биш. Хамгийн гол нь энэ дархлааны бэлтгэл байгаа. Нэвтрүүлэг цаг заваа зарцуулаад ирж байгаа хүн болгонд маш их баярлж байгаа. Тэгээд хүн имийг нөө үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ имийг хүлээж авахдаа бас арай өөрөөр харж хүлээж аваасаа гэж бид тээр дотроо хүсдэг. Ярилцлагын нэвтрүүлэг гэхээрэл хөтлөгчнөр нь асуугаад нэг хүн ярьдаг биш те. Энийг арай өөр байдлаар бид
битүүр эвдээ те. Хин сайхан ярьж чадхан л яриг гэдэг тийм те. Буугаалч шиг тэгэл ингээл чөлөөтэй сайхан ярилцаад явж байгаа тийм юм. Тэгээд жишээлбэл заавал зочноо голдоо хийхгүйгээр захтаа суулгаад ч юм уу. Тэр нь энэ хим маягийг л бүх юм хим маягийг л эвдэхийн төлөө ингэж Сэли битүүр маань ингээ хичээж ажиллаж байгаа. Тэгээд энэ бүхнийг гоё ойлгож бүр анхныхын дугаараас эхлээд Сэли энэ боо та хэрэл чадна ийм шин нэмийг Монгол та хэрэл нэвтрүүлж чадна гэж бидэнд итгэл хүлээлгэсэн Unitel Innovation та нартай маш их баярлалаа. Үндснийхээ компаниг бол бид нэр үргэлж дэмжинэ. Тэгээд нэг зүйлийг хэлэхэд 2000, 3000, 6000-аар нэгж авах юм бол 50% бонус аваад 50% бас найз нартаа бэлгэлж болно. Бонус аваад дээр нь нөгөө ойлгож байна те. Окей. За ойлгосноо яриадах ёо. Нэг бүлтэснүүд авлаа гэхэд 1500 найзтай өгөх юм ба шүү. Тэ өөрөө бас эргэлж болно. Ямар ч. Вау, гайхалтай. Тийм л юм ба. 3000-ыг авна. Дахиад 3000 чинь бонус болоод ороод ирнэ. Тэнгүүд нь тэрнийхээ 1500-ыг нь өөрөө хэрэглээд 1500-ыг нь одоо хүнд бэлгэлж болно л гэсэн үг байна. Тэгээд шин болгоо юм болно. Нэгжээр зүгээр ингээд талын найз сургууль явуулчих. Тийм шүү дээ. Тийм. Сентиг л болно шүү дээ. Нэгжээ явуулдагтай. Амьдрал ийм сайхан байна. Баярлалаа. 7 хоног болгон битээр шинэ дугаараа таарсан. Өргөн барьж байна. Чи яа сайн юм бэ? Одоо болно. Би Сэлийг баяртай гэж хэллээ шүү. Баяртай гэж хэлээ. За тийм. Миний нэ гоё баяртай гэж. Дараагийн дугаар хүртэл баяртай. Тэнийг хэлэх гэж энэ үг бүрдээ. Мод барай бүр тачаар хэлээ сурцсан байгаа сте. баяртай. Энэ ингэж байгаа. Ай тий. Дуусныхын дараа тий. Цагаан сүний домгөө гэж. Хаана байгаа юм бэ? Би чамд бичиж өгөө. За тэг.